За өдрийн мэнд та бүхэндээ 2024 оны NBA Draft урьдчилан байдлаар хийж хүргэж байна. За эхлэхийн өмнө дараах хэдэн мэдээллийн чанартай тоог дурдъя. Draft нь энэ жил анх удаа 2 өдөр зохион байгуулагдах гэж байгаа. 2024 оны 6 сарын 26, 27 онд болно. За draft-д нэрээ өгсөн тоглогчид маань коллеж болон G League-ийн тоглогчид 4 сарын 27-ноос 5 сарын 29-ний хүртэлх хугацаанд нэрээ өгнө. За нэрээ өгсөний дараа 2-7 хоногийн хугацаанд буцаад коллежид тоглох хүсэлтээ гаргаж болно. За олон улсын тоглогчдын хувьд бол 6 сарын 1 хүртэл нэрээ өгөх боломжтой. За энэхүү урьдчилан драфтыг гаргахынхаа өмнө тоглогчдын хувийн статистик болоод за энэ жил коллежийн цагсан бөмбөгийн аваргын тэмцээнд хэр амжилттай оролцсон. За мөн тоглогчдын draft combine буюу суглааны дараа болсон цугларалтан дээр ямархуу статистик болон физик үзүүлэлтүүд үзүүлсэн бэ гэдгээс хамаарат нэлээд олон мэдээлэл дата нэгтгэж яагаад гаргаж үзсэн байгаа. За юуны өмнө эхлээд суглааныхаа дарааллыг дахиад нэг санацгаая. За draft-ийн номер 1 сонголтыг Atlanta Hawks баг хийхээр болсон. За Atlanta Hawks багийн хувьд бол Trae Young гэх тоглогчийг 2018 онд сонгож авснаас хойш 6 жилийн хугацаанд бага дахин нэг шинжлэх боломж олдож байна. За хоёрдугаар сонголтыг Washington Wizards баг хийн. За тэдний хувьд мөн л draft-аас олигтой сонголт. Ерөнхийдөө бол лотерейны сонголтууд хийдэг ч гэсэн сайн тоглогч бол сонгож авч чадахгүй байсаар үдий хүрсэн. За 3 дугаар сонголтыг мөн нэлээд азтай байгаа баг буюу Houston Rockets сонгож авна. За ер нь ингээд их топ 3 сонголт дээр ингээд жоохон төвлөрөөд ярьчлаа. Одоо draft-ийн сонголтоо хийцгээе. За ингээд бүгдрээ mock draft-а эхлүүлцгээе. Draft-ыг Fanspo гэдэг вебсайтыг ашиглаж хийж байгаа. Энэ сайтыг энэ ч гэсэн ашиглаад өөрийнхөө draft-ийн сонголтуудыг хийж үзэж болно. За нэгдүгээр сонголтыг Atlanta Hawks баг хийн. За тэдний хувьд бол байрал дээр хамгийн хэрэгцээтэй байгаа байрал нь самбарын тоглогч гэж үзэж байна. Trae Young-ыг явуулсан эсвэл явуулаагүйгээс үл шалтгаалаад тэдний хувьд энэ 100 плана гаргахтаа самбарын тоглогчийг ерөнхийдөө аавна гэсэн төлөвлөгөө байгаа гэж харж байгаа. За тэгэхээр манай сонголтууд бол зүүн талд харагдаж байгаа. За баруун талд нь болохоор одоо байгаа сонголт хийж байгаа багийн rosters болон тоглогчдын ранк топ тоглогч нь ингээ харагдаж байна. За миний бодож байгаагаар бол самбарын тоглогч сонгож авах нь тодорхой гэж үзэж байгаа учраас power forward юм уу center гэсэн байрлалуудыг ингээ харлаа. Donovan Clingan бол ингээд UConn-тэй 2 удаа аварга авчихсан. Ерөнхийдөө нэлээд хүлээлт нь өндөр болцсон. Өөрийнхөө стокийг нэмэгдүүлж чадсан юм тоглогч байгаа. За харин power forward дээр бол энэ жилийн хамгийн топ сонголтуудын нэг Alexander Sarr байгаа. За тэгэхээр миний бодож байгаагаар бол Atlanta Hawks баг бол Alexander Sarr гэдэг тоглогчийг draft-ийн 1-р сонголтоороо авна гэж үзэж байна. Ингээд Atlanta Hawks баг Alexander Sarr-ыг сонгоно гэж үзлээ. За ингээд буцаад байрлалаар нь тоглогчтой ингээд нэгтгэхэд харуулъя. За хоёрдугаар сонголт бол хамгийн сонирхолтой сонголт байгаа. Энд Washington Wizards баг магадлалаар 2 дугаар сонголтыг сонгох боломжтой байсан. Тэгэхээр тэдний хувьд бол нэлээд урт хугацаанд бодож байсан тоглогчоо шууд авна гэж бодож байна. Нэгдүгээрт тэдний хувьд бол SF байрал дээр хамгийн их тоглогчтой баг байгаа. Самбарын тоглогч болон point guard байрал дээр хамгийн сул тоглогчтой юм баг байгаа. За миний бодож байгаагаар бол тэдний хувьд бол хамгаалан тоглогч авах гэж бодож байгаа. Хэдийгээр Zachary Rizzagier-ийн хувьд бол маш харамсалтай ч гэсэн лотерей ингээд хаарчихсан учраас 1-2 дугаар сонголтын дээр яг түүнийг авах байрал бол гарч ирэхгүй байгаад байна л да. Яг зүгээр энийг бол хордуулаад Washington Wizards авч болно. Энэ миний төсөөлж байгаа бас бодож байгаа учраас хамгаалан тоглогч авах гэж би төсөөлж байна. За point guard болон shooting guard байрал дээр байгаа тоглогчдыг ингээ харахад за Rich Shefford бол сайтн дээр shooting guard байрал дээр байна. Ер нь бол combo guard. За point guard дээр байгаа мөн Stephen Castle бас combo guard.
Тэгэхээр энэ хоёр тоглогчийн аль нэгийг нь авах болов гэж бодож байна. Ягаад тэгэхээр Rob Dillingham болон Nikola Topic хоёрыг point guard байрал дээр сонгож авах боломжтой ч гэсэн сая draft combine-аар энэ хоёр тоглогчдоос илүү үнэлэгдэж чадсан нэг тоглогч бол Reed Sheppard гэж тоглогч байгаа. Rob Dillingham-тай адилхан Kentucky-гийн бүтээгдэхүүн байгаа. За миний бодож байгаагаар бол Washington Wizards бол Reed Sheppard-ыг 2 дугаар сонголтоороо авна гэж бодож байна. За 3 дугаар сонголт. Энэ сонголт нь Houston Rockets гээд бас нэг азтай баг дээр ирсэн байгаа. Тэдний хувьд бас сүүлийн 3 жилийн 5 сонголт нь бүгдээрээ супер сонголтууд байж чадж байгаа. Маш зөв тоглогчоо сонгож авч чадж байгаа. Харин яг ямар байрлалын тоглогчийг одоо тэднэр хүсэх вэ гэдэг дээр гол асуудал байна. За центр байрал дээр бол тэдний хувьд Alperen Sengun гээд ирээдүйн одоо тодорхой нь болцсон төвийн тоглогч байгаа. За power forward дээр Jabari Smith гээд тэдний одоо franchise-ч болох магадaltaй ийм сонголт тоглож байгаа. Мөн Tari Eason гээд маш сайн сонголт байгаа. За 3 дугаар байрал дээр болохоор Amen Thompson байгаа, Cameron Whitmore байгаа. За Cameron Whitmore-ийн хувьд бас SG дээр бас давхар тоглож байгаа ийм тоглож байгаа. За SG-ийн өмнөсөн тоглогч нь Jalen Green байгаа. Мөн одоо хамгаалалтын тоглогч дээр Von Fleet буюу бас л туршлагатай холбон тоглогч байгаа. За миний бодож байгаагаар бол тэдний хувьд бол Zachary Risashig сонгож авах болов гэж бодож байна. SF байрал дээр хүч нэмэгдүүлэх мөн одоо өмнөх сонголтууд дээр SF байрал дээр байгаа тоглогчдаа бас солилцоонд оруулах боломжтой байгаа. Тэгэхээр Zachary Risashig бол Houston Rockets багт одоо очих болов гэж бодож байна. За 4 дахь сонголт. За San Antonio Spurs баг байгаа. За тэдний хувьд бол энэ жил хамгийн олон сонголт хийх гэж байгаа буюу 1-р тойргоос 2 сонголт, 2-р тойргоос 2 сонголт байгаа. 1-р тойргийнх нь бүр эхний 2 сонголт нь 4-8 дор сонголт байгаа. Ягаад 8 дор сонголт хийх болсон бэ гэхээр Toronto Raptors гээд багийн одоо солилцох эрхтэй юм драфтын сонголтын дээр Торонто болохоор 6-аас урагшаа лотерейд тааруул өөртөө сонгох байсан. Тэгээд 8 дээр таарсан учраас Spurs сонголтыг авсан байгаа. За 4 дахь сонголт. Spurs бол одоо өнгөрсөн жилийн драфт номер 1 сонголт байгаа. Дээрээс нь мэдээж хэрэг тэднэр дээр point guard байрлалын асуудал жилжингээ яригдсан. Тэгэхээр ойлгомжтой болов гэж бодож байна. Point guard сонгох баг. За 8 дээр бас дажгүй тоглогч ингээд унаад ирэх юм бол авчих боломжтой учраас хамгийн ихэндээ хамгийн одоо гол тоглогчоо зөвхөн шууд сонгочих баг. Тэгэхээр point guard байрал дээр байгаа тоглогчдоос за Бэрхүү нэг тоглогч байгаа. Nikola Topic гэх тоглогч. Серб тоглогч. За довтлооны маш өндөр ур чадвартай нэг тоглогч байгаа. Rob Dillingham гээд. За Stephen Castle гээд combo guard байгаа. За Azia Collier болохоор ерөнхийдөө арай л 4 дахь сонголт болох одоо боломжгүй харагдаж байгаа. За shooting guard дээрээс Jacoby Walter болон за Cody Williams SF болон SG аль алин дээр нь тоглож болно. Бас өндөр тоглож байгаа. За миний бодлоор бол довтлогон дээр хамгийн ур чадвар өндөртэйг нь авна гэж бодож байна. Stephen Castle бол хамгаалт сайтай. Nikola Topic болохоор 3 оны шийдэлт асуудалтай. Гэхдээ playmaking сайтай. Rob Dillingham болохоор одоо маш хурдан quick release шийдэлтийн одоо гараас гарах хурд маш өндөр. Мөн одоо crossover одоо ball handling тал дээр үнэлгээ өндөртэй тоглож байгаа. Тэгэхээр миний бодож байгаа бол Rob Dillingham-ыг 4-р сонголтоор авах болов гэж бодож байна. 8-р сонголтын дээр бас shooting guard юм уу? Point guard унаад ирэх юм бол бас авах байх гэж бодож байгаа. За 5-р сонголт. За Detroit Pistons буюу одоо жоохон азгүй сонголт хийгээд байгаа баг. Тэдний хувьд одоо хамгийн муу амжилтыг үзүүлээд байгаа ч гэсэн драфтын номер 1 сонголтын дээр унж чадахгүй байгаа. Яг нь Cade Cunningham-ыг сонгож авснаас хойш бол драфтад нэг 4 юм уу 5 дугаар сонголтын дээр л ингээд ирчээд байгаа. За одоогоор тэдний хувьд бол Jalen Duren гэх төвийн тоглогч байна. За James Wiseman, Isaiah Stewart гээд бас самбарын тоглогч нар байгаа. Cade Cunningham болон Jaden Ivey гээд
2 хамгаалан тоглогч байгаа. За SF байрал дээр Осор Томпсны өнгөрсөн жил авсан. Гэхдээ ер нь бол бас оноо авах чиглэл дээр тоглогч нар хэрэгтэй, мөн хамгаалах чиглэл дээр тоглогч нар хэрэгтэй гэж харж байна. За миний бодож байгаагаар бол тэдний хувьд SF байрал дээр Матас Бузелис юм уу? Далтон Нект хоёрын нэгийг аавна гэж бодож байгаа. За Матас Бузелисийн хувьд бол PF-ийн нуруутай буюу 6.10 хүндэртэй тоглогч. Самбартч тоглоно, бас SF байрал дээр ч тоглоно. За Dалтон Нектийн хувьд бол ганцхан асуудал нь жоохон нас нь 23 хүрсэн гэдэг л асуудал байгаа болохоос биш. Бас аль талтай ур чадвар тэнцвүүхэн юм тоглож байгаа. Хамгаалт сайтай, тоглоом сайтай. За миний бодож байгаа бодлоор бол Матас Бузелисийг G-лигээс сонгон аавна гэж бодож байна. За ингээд эхний 5 сонголт болсон. Atlanta Hawks Alexander Sarrыг, Washington Wizards Rich Shefferdыг, Houston Rockets Zachary Risashig, Spurs баг Rob Dillamig, Detroit баг Матас Бузелисийг сонголоо. За 6 дахь сонголт Hornets баг тоглогч ариунтай байгаа. LaMelo Ball байна. За Draymond байгаа. Mičić гэх тоглогч байгаа. За shooting guard байрал дээр жоохон дутмаг. SF байрал дээр за Miles Bridges, Brandon Miller гээд 2 тоглогч байгаа. Энэ хоёр нь бол хангалттай байх гэж бодож байгаа. За PF байрал дээр бас жоохон дутуу байгаа. За центр байрал дээр бол 2 сайн тоглогч байгаа. Mark Williams болон Nick Richards гээд. Тэгэхээр центр байрал дээр тоглох сонирхохгүй болов гэж бодож байна. Shooting guard байрал дээр сонирхох болов гэж харж байгаа. За эндээс харуул Cody Williams юм уу? Jacoby Walter гэдэг тоглогч байгаа. За миний бодож байгаагаар бол бүр баталгаатай 3 онооны шийдэлттэй тоглогчийг аавна гэж бодож байгаа. Тэгэхээр Cody Williams-ийн хувьд бол SF байрал дээр бол илүү тоглоно. За Jacoby Walter бол маш сайн шилэгч байгаа. Тэгэхээр би бол Jacoby Walter-ыг одоо бүр сюрприз бариад 6 дахь сонголт болох болов уу гэж ингээд бодож байна. За өөр тоглогч ч гэсэн сонгох магадaltaй л да. Гэхдээ Jacoby Walter-ыг баталгаатай 3 онооны шийдэлттэй учраас нь ингээд сонгож аавна гэж бодож байна. За Portland Blazers баг байгаа. За тэдний хувьд 7 болон лотерейны бас сүүлийн сонголт 14 дахь сонголтыг бас сонгох хэрэгтэй байгаа. Үнэхээр одоо яг бүрэлдэхүүнээр нь төлөвлөж тоглож аавна гэж бодохгүй байна. Энэ баг бол нэлээд өөрчлөгдөх болов 100 point guard байрал дээр Brogdon байх нь, Robert Williams болон DeAndre Ayton хоёр байх уу гэдэг ч юм уу ингээд маш сонирхолтой баг болж хувирсан. Одоо тоглогчдын хамгийн тодорхой байгаа тоглогч нь бол Shaedon Sharpe болон Jabari Walker хоёр л байж магадгүй ийм баг байгаа. За энэ баг дээр би бол guard байрал дээр Stephen Castle гэдэг тоглогч буюу combo guard-ыг аавна гэж бодож байгаа. За ингээд 8 дахь сонголт дахиад Торонтогийн эрхийг авсан одоо Spurs дээр ирж байна. За одоо тэдний хувьд бол Rob Dillingham гэх тоглогч авсан. Мөн SF болон PF байрлалын тоглогч нар дээр сонголтоо хийх болов гэж бодож байгаа. SF байрал дээр Dalton Nekt гэх тоглогчийг авах юм болов гэж ингээ харж байгаа. За ингээд Memphis Grizzlies баг. За Memphis Grizzlies баг дээр бол би бол бүр эртнээс энэ багийн сонгох сонголтыг нь баг бодчихсан байсан. Эдний хувьд бол төвийн байрал дээрээ тоглогч авах магадлал хамгийн өндөртэй. Тэгэхээр одоо ганцхан төвийн тоглогч дээр нэг л сонголт байгаа нь Clingan байгаа. Тэгэхээр тэдний хувьд бол Donovan Clingan-ыг стик сонголтоор аавна гэж бодож байна. За 10 дахь сонголт. За 10 дахь сонголт Utah Jazz гэдэг баг байгаа. За тэдний хувьд өнгөрсөн жилийн rookie тоглогч Kent George гэж тоглогч байгаа.
одоо point guard байрал дээр. За Colin Sexton болон Jordan Clarkson хоёр байгаа. За Lauri Markkanen байгаа. За ингээд гол цөм тоглогч гэвэл энэ 3 тоглогч байна. За миний бодож байгаагаар бол SF байрал дээр тоглогч нь илүү хэрэгцээтэй байгаа. Тэгэхээр Cody Williams юм уу, Ron Holland хоёрын нэг. За тэр ялангуяа Cody Williams-ыг бол илүү сонирхох болов уу гэж бодож байгаа. За ингээ 10 дахь сонголт буюу 2 дугаар 5 сонголт хийж дууссан. За энэ дээр Hornets баг Jacoby Walter, Blazers баг Stephen Castle, за Spurs ахад Dalton Nectig, за Donovan Clingan-ыг Memphis Grizzlies, за Utah Jazz баг Cody Williams-ыг сонгож авна гэж тооцлоо. За дараагийн 5 сонголт. За одоо Chicago Bulls баг сонголт хийн. За тэдний хувьд бол Kobe White гэх тоглогч point guard, shooting guard байрал дээр одоо combo guard энэ байрлалууд дээр ер нь сайн тоглоод эхэлсэн. За DeMar DeRozan явахгүй бас ийм асуудлууд байгаа. За төвийн байрал дээр Nikola Vucevic бас явж магадгүй гэсэн ийм асуудлууд байгаа. За тэгэхээр тэдний хувьд бол мөн л SF болон одоо центр гэсэн байрал дээр асуудалтай байна. За миний бодож байгаагаар бол Lonzo Ball одоо энэ гимплээсээ эргэж ирэхгүй ч юм уу ингээд урт хугацаанд энэ байрал дээр ингээд Kobe White тоглоно гэж үзвэл point guard бас сонгохгүй байх гэж бодож байгаа. Тэгэхээр тэдний хувьд бол SF байрал дээр байгаа Ron Holland юм уу? PF байрал дээр байгаа Dejan Solon гэд бас Франц тоглогч байгаа. Энэ хоёрын нэгийг сонгох болов гэж бодож байгаа. За миний бодож байгаагаар бол Ron Holland-ыг G League-ээс драфтлж авах болов гэж ингээд бодож байна. За OKC хэдийгээр одоо маш залуу хүчтэй бүрэлдэхүүнтэй байгаа ч гэсэн дахиад эдний хувьд одоо сонголтууд байгаа гэдг нь таатай хэрэг. За тэдний хувьд бол point guard байрал дээр тоглогч сонгож авах болов гэж бодож байгаа. Ерөнхийдөө тэдний хувьд бол PF байрал дээр ч гэсэн зай байгаа. Тэгэхээр миний хувьд бол Dejan Solon гэх тоглогчийг сонгож авах магадaltaй гэж үзэж байгаа. За дараагийн сонголтыг Sacramento Kings гэдэг баг хийн. За тэдний хувьд бол найруулга тал дээр тоглогч сонгож авч магадгүй. За De'Aaron Fox point guard байрал дээр тоглодог ч гэсэн давхардуулаад дотлохоо дэмжих найруулга чиглэлийн тоглогч авч болно. Тэгэхээр De'Aaron Fox-оос нуруу өндөр мөртлөө найруулах чадвар бас давхар сайн гэхээр Nikola Topchig би бол баг тэдний дараагийн сонголт нь болох юм болов уу гэж бодож байгаа. Portland бол одоо Латрины хамгийн сүүлийн сонголт буюу 14 дахь сонголтыг сонгоно. За тэдний хувьд 7 дугаар сонголтын дээр Stephen Castle буюу combo guard-а сонгоод авчихсан байгаа бол одоо SF юм уу PF-ийн байрал дээр байгаа томоохон төлөөлөгчдөөс сонгож авах болов гэж бодож байна. За миний бодлоор бол энэ Duke-ийн Kyle Filipowski гэх тоглогчийг сонгож авах магадлал өндөртэй гэж бодож байна. Тэрээр бол маш одоо жиг тоглолттой, хамгаалт товтлохоо, за найруулах чадвартай ийм өндөр тоглогч байгаа. За ингээд лотерей сонголт дууссан. За эндээс хойш би 20 дахь сонголт хүртэл 6 сонголт хийгээд mock draft дуусгая гэж бодож байна. За Miami Heat багийн хувьд бол жижиг тоглогч сонгох болов гэж бодож байна. За Jimmy Butler энэ жил бас багаа орхих магадaltaй байгаа. Гэхдээ тэдний хувьд бол холбон тоглогч нэг номерыг хэрэгцээ гэж үзээд Isaiah Collier гэдэг тоглогчийг сонгож авах юм болов гэсэн бодолтой байна. За дараагийн баг маань Philadelphia 76 баг. За point guard байрал дээр тоглодог мөртлөө Maxi-тэй ингээд бас зөрж тоглох боломжтой тоглогчдыг бас авч болох юм. За Devin Carter юм уу? Jared McCain гэсэн хоёр тоглогчийн аль нэгийг сонгох болов гэж бодож байна. За Devin Carter-ийн хувьд бол маш хурдан тоглогч байсан. Тэгэхээр Tyrese Maxey болон Devin Carter хоёртой болох юм бол товтлогооны одоо темп илүү хурдсах магадaltaй. Тэдний хувьд бас хурдан товтлогоон дээр ашигтай байж болох учраас Devin Carter гэх тоглогчийг сонгож авна гэж бодож байна. За 17 дахь сонголтоо Lakers-ийн эрхийг одоо New Orleans Pelicans авна. За тэдний хувьд бол ерөнхийдөө point guard, shooting guard байдлын тоглогчийг сонирхно гэж харж байгаа. За Jared McCain гэх тоглогч болон Carlton Carrington гэсэн ийм хоёр сонголт байна. Тэгэхээр Jared McCain-ыг бол тэдний хувьд сонгож авна гэж бодож байна. За Orlando Magic гэдэг баг байгаа. За мөн залуу болон одоо байрал бүр дээр шин тоглогч нараар бүрдүүлчихсэн байгаа. Ерөнхийдөө самрын тоглогч нар дээр нэг тийм асуудал байхгүй.
SF байрал дээр ч гэсэн сайн тоглогч нартай. За харин SG буюу одоо баталгаатай 2 3 оноо авдаг юм тоглогч хэрэгтэй байх гэж бодож байгаа. Тэгэхээр shooting guard байрал дээр байгаа тоглогч нараас сонгож аавна. Нэг бол одоо point guard байрал дээр байгаа тоглогч нараас сонгож аавна гэж бодож байна. Carlton Carrington гэх тоглогчийг сонгож авч магадгүй. Эсвэл Cashin George гэх тоглогчийг авч магадгүй. За миний бодлоор бол George-ийг бол сонгож аавна гэж бодож байна. За Toronto Raptors баг 19 дахь сонголтыг хийнэ. За тэдний хувьд бол мөн хамгаалан тоглогч сонгож авах болов уу гэж бодож байна. John Forfey гэх тоглогчийг сонгох магадaltaй. За Carlton Carrington гэх тоглогчийг сонгож авах магадaltaй. За би бол Carlton сонгож авах гэж бодож байна. 18 настай юм тоглогч байгаа. Cavaliers баг бол сүүлийн сонголтыг хийхэр боллоо. За тэдний хувьд одоо байгаа сонголтоос Tristan da Silva гэх тоглогчийг сонгож авах магадлал хамгийн өндөр байна. За ингээд эхний 20 тоглогч сонгоод дууслаа. Alexander Sarr бол 1-р сонголт. За Reed Sheppard бол 2-р сонголт. Zachary 3-р сонголт. Rob Dillingham 4-р сонголт. Matas Buzelis 5-р сонголт. Jacoby Walter 6-р сонголт. Stephen Castle 7-р сонголт. За Dalton Knecht 8-р сонголт. Donovan Clingan 9-р сонголт. Cody Williams 10-р сонголт. Ron Holland 11-р сонголт. TJ Salon 12-р сонголт. Topic 13-р сонголт. Filipowski 14-р сонголт. Collier 15-р сонголт. Carter 14-р сонголт. За McCain 17-р сонголт. George 18-р сонголт. Carrington 19-р сонголт. Da Silva 20 дахь сонголт гэсэн ийм зэгцэлт гарч байна. За та бүхэн бас өөрсдөө mock draft хийж үзэж болно. За ингээд баярлалаа.